Бүгдээрээ хай. Миний хамгийн анхны влогт тавтамаар л. Тэгэхээр энэ влог нь болохоор миний Таиланд явж аялж байгаа тухай влог байгаа. Энэ влог хийхэр ч ямар хэцүү вэ? Тэгээ бүгдээрээ миний влогийг дуустал хамттайгаарай. Манай нохоо Жеси. Нохоогоо юу яах гэж байгаа? Үлдээх гэж байгаа айлд 9-10 хоног явах болохоор манай нохоог цагийн дараа авч явах чинь. Oh, I am so sad. Тэгээ явахаас өмнө жоохон тоглоё гэж бодоод. Тэсний ширэн төрөд. Санаагт. Санаа бүгдээ санаа. Маань амар их. Ингээд эрхлээл. 30. Гол. Нөгөө л. Сая Жесигээ аль наваачд өгсөн. Тэгээ манай Жеси амар гонхтой үлдсэн. Одоо би чимдамаа бэлтгэж чинь. Тэгээд чимдамаа бэлтцгээе бонороо. Би ингээ авч явах хугацаанд сагсанд хийсэн заяа. Ер нь ихэнгийн сагсанд хийсэн. Амар ядарч байна. Түнхээ бол бэлдээд дууссан. Тэгээ одоо усанд орчоод 1 цаг 2 цаг унтах. Гэрээс гарахын өмнө бэлэн болж захтаа уулзъя. 2 hours later. Одоо 3 өнгөрч байгаа. Тэгээд 4 цагаас явах болохоор газ бэлэн болоод тэгээд ирээд дуусгая. Яг юу ч гэсэн бэлэн болсон. Одоо хувцас өмсөөгөө усны бол руугаа явлаа. Сайн уу гэрэ? Сайн уу? За аялалд явах чам мэдрэмж ямар юм да? Сайхан байна. Олон жилийн дараа аялалд явах гэж байна. За бүгдээ усны бодол тариулцгаая. Bye bye. За тэгэхээр одоо онгоцондоо суухад 1 цаг 30 минут байна. Тэгээ хийх юмгүй. Бөөнөрөө сууж ийн. Сайн уу гэрэ? Сайн уу? Онгоцондоо орлоо. Bye bye. Бичлэгэнд орох уу? За бууж байгаад гоё юм асан. Хай. За Бээжигийн юу вэ? Бээжингийн онгоцны бодол дээр буучаад явж гин 5 цагийн дараа Таиланд руу явах онгоцондоо суув. Одоо юу ч байсан нэг юм олж идэх байх. Юм басан цуцсан. Тэгээд дараачихаа терминал руу явж гин. Яг бид нар төөрсөн. Бид нар төөрчлөө. Терминал 2-оо олохгүй төөрөөд явчих. За юу ч байсан нэг давхартал байгаа гэж. Төөрөөгүй юм шиг байна. Ингээл сайхан явж байна да. Ер нь влог хийх чинь айгүй хэцүү ажил нөө. Ингээд гадуур дотор бичлэг хийж явна гэдэг чинь айгүй хэцүү байна. За бидний суух автобус тэр үүдэнд гадаа байна. Тэр автобусанд суугаад тэгээд дараагийн терминал руу явах юм шиг байна да. За эцэст нь бид нэр хайж явсан газараа ирлээ. Одоо Макдоналдсын эрэлт гарах гэж байна. За эцэст нь хайгаад байсан Макдоналдсаа олсон. Одоо нисгэд юу байгаа? Нэг 40-50 минут байгаа. Тэгээд тэр хоорондоо энэгээр жоохон байж байгаа. Тэгээд онгоц руу орох байх. Тэгээд юу ч байсан онгоцондоо ороод уулзцгаая.
Бүкэс дээр буух чинь 5 цагийн нислэг зөндөө ядарлаа. Тэгээд дутхгүй буугаад очиж амрах хаа. Бүкэтэд буусан. Сая онгоцны бодлого дотор болохоор айгүй жоохон сэрүүхэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь гарч ирсэн чинь амар бөхчөн халуун яг тийм савар шүү байна. Амар савар. Тэгээ аваад таксигээс мини бас авч байгаа додоод байгаа болохоор тэгээд тэрэндээ суугаад байрлах газар руугаа яваад тэгээд очоод бичлэг хийдаа. Аньяа. Tomorrow for sure. За бүдэнд нь өглөөний минь өчигдөр байрлах газартаа ирээд тэгээд амар ядраад цагаан уучиг шууд унтчихэж. Одоо болохоор Таиландд өглөөний 11 цаг болж байгаа. Бүгдээрээ явж цагаан ууцгаая. Манай дүү пул руу орсон. Орлоод байгаа хгүй юу? Тэг чимээгүй болохгүй юм шиг байна. Юу ч гэсэн ярьчих. Би оройтос ирсэн болохлаа. Би одоо цагаан уучаад тэг араас нь пул руу орох чинь. Би тайгаа ууж байна. Нар Таиландд ирэх юм бол энийг авч идэрэй. Энэ амар хөөрхөн зөөлх Иесус таамт байхгүй заяа. Одоо манай хэд Японд орсон. Sugar cane гэж газар ирээд хоол идэх чинь манго смoothie байсан чинь. Ингэж ирсэн аа. Хоол идэх. За хоолоо идчихээ гараад ирсэн. Ирсэнийхэн дараа бичлэг хийх гэж бодсон л доо. Идчих захтаж бичлэг хий гэж бодсон. Та ч өсөөд шууд идчихлээ. Одоо бид нэр хүнсээ цуглуулах гад нэг дэлгүүрт ороод ирсэн байна. A few minutes later. Phuket-ийн Old Town гэдэг газар руу явж байна. Тэр нь болохоор зүгээр ийм шопинг гэдэр хийж болдог. Гудамж тэрнгөө шопинг гэдэр хийж агаад орой хоёр холмолыг идчихээ тэгээд буцаад билет очих واخа. Энд ийм хаалга байд юм байна. Энэ хавар одоо нэлээд явах байх. 3 цагийн дараа таксигаа буцаж дуудахаар болсон. Амар халуун бүр янзын. Амар халуун байна. Сайн таг өмд авлаа. Сайн бүрхэн зүлт тавсан. Хурмастай. Starbucks-ийн урталт ирсэн. Юм уухгаа сууж байна. Пхукетийн төвийн шөнө нэг иймэрхүү байна. Саяны бид нарын явж исэн гудамж орой олонгууд иймэрхүү болчт юм байна. Хүнсээ цуглуулчаад тарихаар болж байх шиг байна. Энэ намайг бичлэг хийнгүүт хүмүүс амар сонио хараад байгаа ч гэсэн зүгээр дээ. Өдрийн эцэст вилладаа ирлээ. Нэрийн барилж байгаа вилла. Ийм газар байгаа. Тэгээд өглөө ингээд сэрж мөрөнгөт амар гоё шувуу мувууд иргэд сэрдэг заяа. Өнөө өглөө бүр амар жаргацсан сэрлээ шүү дээ. Өнөөдөр ч ингөө гадуур явж шопинг хийж хагартлаа идлээ. Маргааш ер нь айгүй их юм төлөвлөд ах шиг байна. Тэгээд тэр өглөө босоод тодорхойлох бах. Тэгээд ер нь өглөө уулзъя да. За өглөөний минь бид нар одоо Big Boss тайлан тэрлээ явж байгаа. Тэгээд өнөөдрийн лук нөгөө нэг алдарч зантай өмсөн байна. Тэгээд бүгдээ очиж байгаа дуулцъя да. За Big Boss-та дээрээ ирсэн бид нар угаан. Өнгөрсөн сард амар их бороо ороод тэгээд ер нь бол хаацсан байгаа маань буддаа. Буддаа нөгөө уулын орой дээр байдаг болохоор янз бүрийн юм болж магадгүй гэд хүмүүсийн аюулгүй байдлын үйлс аюулгүй байдлыг хангах гээд одоо засвар хийж байгаа юм байна. Хизээ онгохоо мэдэгдэхгүй байгаа юм байна. Тэгээд үнэхээр Big Buddha-гийнхаа өмнөөс нь харж чадахгүй одоо тэгээд танаас тойноос нь харуулъя да. За нөгөө Big Buddha чинь энд юм сарамгчин байна. Яна энэ нөтгүүд нь ямар хөөрхөн бэ? Энэ бүр зураг авахулаас сурцсан сарамгчин байна. Сууж мацаар хараач тий. Зан дээр суух гад. Тэгээ 20 минут 30 минут гэсэн хоёр сонголттой юм байна. Зан дээрээ сууж явахдаа бишгээ да. Зан дээрээ суусан. Йоо энэ зааны амар өрөвтэй тахна. Хэрвээ амтнд хайртай хүмүүс намайг үзэж байвал үнэхээр уучлаарай.
Амар юу юм байна? Оо амар яа би бараг сандалнаасаа өсөрлөө. Энэ болохоор юм суши дард юм байна. Кансе суши гэнэ. Ийм өдөр байна. Би суши идэж чаддаггүй л дээ. Зүгээр л гоё харагдчих. За энэ угаасаа монгол шиг шал худлаа мэн. Böyle petit гэхээр юм байна. Нараа энд юм ягаан баабстай газар юм байна. За бид нэр усан парк үзэх гээд орсон байна. Далайн од байна. Entrance гэнэ. Энэ яг юм бол тоо. Энэ зүгээр юм жижигхан хүүхэлдэйн кино гардаг юм байна. За ишээ. За энд юу байгаа? Энд нэг юм том загас байгаа мэн. Ишээ вонгот. Энд яг юу байгаа? Энд тийм загас байна. Ийм хөгшин Tomorrow. За, water park дээр ирсэн. Би нэг өсөө ингээд шүлжээд унтсан чи бүр ингээд бурж ичиж. Юу ч байсан water park дээр ирсэн одоо орохгүй байна. Би өглөөс ирсэн чи 3 ширхэг батхтаас ирсэн. За, water park нь ийм парк бай. Бид нар албаар хүн багтай шинэ баригдсан паркад ирсэн. Хүн ихтэй паркад жоохон хөлтэй жаалхлаа хэрэггүй гэж бодоод тэгээд энэ парк хөнгө парк байна. Ашгүй дээ. Хөнгө байсан угаасаа гоё юм байна. За бид нар жоохон парк дээр тоглож байгаа. Одоо юм идчихин. Тэгээд ер нь бол усан парк дээр бол бичлэг хийж байхгүй юм байна. Микрофоноос үзсэн тоглолтоо. Тэгээд жоохон шуугантай байж магадгүй уучлаарай. 1 2 ёо тий. Усан парктаа орчоод гараад ирсэн. Амар их тоглолоо. Амар их түлэгдлээ. Түлэгцэн, борлсон, би ч угаасаа борхон харалсан. Тэгээ одоо юуч байсан юм идчихээд харин тэгээд хараад уулзъя. Bye. Чи ямар чанга юм бэ? Яагаад мэдээгүй ихлээр би замдаа унтсан. Хоролтогч нь надад гүйж ирснэ. Би чиний хомсны чинь зургийг авчий гэх. Lady Boy шоуд чи.